За 2.1 их 80 төгрөг бид нар хэмнэх гээд төсвийн тодтол хийх гээд ингээд сууцгааж байна. Тэгээ би эхлээд энэ төсвийн доктортой байдлын зөвлөлөөс нэг юм асууя гэж бодсон. Энэ та бүхний энэ удаагийн төсвийн тодтол дээр та бүхний хийсэн зөвлөмж одоогийн засгийн газрын оруулж ирж байгаа төсвийн тодтол дээр нь хэр одоо нийцэж байна. Хэр ойртож байна ер нь. Та нар энэ дээр одоо ямар бодолтой байна? Зориуд би сонсъё гэж ингэж бодож байна. За хоёрдугаарт нь энэ төрийн албан агчдын нэг 14,400-аар цомтох гэдэг энэ зөв үү? Ер нь бол энэ одоо бид нар багаар аль болохоор энэ данхар төрөөсөө ингээд одоо төрийн албан агчдыг энэ одоо хийсвэр тоогоос жоохон багасгаж ингэж одоо явахгүй бол болохгүй. Ер нь аль нэг газар хэлцс дээр бол нэг 2-3 л гайгүй ажилтдаг хүн байдаг шүү дээ. Гол ачааллыг авдаг. Бусд нь бол тэгээ нэг аялдан дагалдах, урсгалаар нь явуулах юм маягтай л байдаг юм. Тэгэхээр зэрэг энэ зарим нэг давхарцсан чигүүрүүдийг нэгтгээд зохион байгуулалт явахад бол энэ дээр бол буруу юм байхгүй гэж бодож байгаа. За нөгөө талдаа бол сая тэр Бадам сүрэн гишүүний хэлсэн тэр орон нутгийн нэмэгдлийг бол хэвээр үлдээгээд явах бол маш чухал асуудал. Яг үндэ бол энийг одоо энэ хөдөө орон нутагт ажиллаж байгаа улсууд бол маш том өшөөрөг болдог. Энийг бол зориуд болсон гэж хэлмээр байгаа. Ялангуяа тэр одоо сумын түвшинд ажилладаг төрийн албан агчид. Энэ манай төрийн албаны зөвлөлтчсэн энэ суманд ажиллаж байгаа тэр албан агчдын ажлын байрны тодорхойлтыг одоо хөнгөвчлөх тэр төрийн албаны шалгалтын одоо бас хөнгөн байдлаар ингээд авах тэр имийг бол бас зохион байгуулах хэрэгтэй. Нэг сумын тамгын газрын 7-8 хүнд одоо тухайн сумыг баг үндсэнд нь аваа явуулдаг. Тийм л хэмжээнд одоо очсон байгаа зарим сумдууд бол. Тэгэхээр бол энэ дээр бол одоо онцгой анхаарах хэрэгтэй гэж ингэж одоо бодож байна. Энэ сангийн амраас нэг юм асуугаад би энэ амнатын татвараар ер нь одоо энэ Монгол улс хичнээн хэмжээний орлого төвлөрүүлд юм бэ. Эндээс яг айл аймагуд ямар хэмжээтэйгээр нь төвлөрүүлдгийг хэлээд өгөөч. Тэгээд тэр Дундгой аймгийн тэр нэг Эрдэнэс алт ресурс компани хичнээн хэмжээний амнаа төвлөрүүлээд хичнээн хэмжээний орлого төвлөрүүлээд тэгээд одоо нөгөө Дундгой аймаг маань төсөв төвлөрүүлдэг аймаг болчихоо. Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч гэж ингэж хүсэж. За Болдын жахлан сайд. За ажлын хэсгээс юм уу? За 4 номерын ажлын хэсгийн микрофон. За сангийн амны төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжаад орж. За тэгэхээр нэгдсэн төсвүүдээр бол амнаатас бол нийтдээ бол 5.6 их найд төвлөрдөг. За төвлөрсөн тэнцвэржүүлсэн орлого дээр бол 3.9 их найд төгрөг нь бол төвлөрдөг байгаа. За аймагуудын нийт төсвийн бол үндсэндээ 60 гаруй хувь нь бол зөвхөн Өмнөгов аймгаас амнаат бол төвлөрж байгаа. За дээр нэмээд бол Орхон аймаг, Дорногов аймаг хоёр бол дийлэнгийн төвлөрж байгаа. За үлдсэн бүх аймагуд бол нийлээд бол 10%-аас доош байгаа. 7-8 орчим хувийн төвлөж байгаа. За дээр нь амнаат бол өөрөө бол орон нутгийн орлого биш. За амнааттай холбоотой амнаат бол 65% нь бол өөрөө ирээдүйн үйл сан руу шууд орчиж байгаа. За 10% нь бол орон нутгийн хөгжлийн санд орж байгаа. За энэ жилийн үед бол бид нар амнаатыг бол сая тодглоор бол нэлээд бууруулсан. За үүнтэй холбоотойгоор нөгөө 10% нь бол орж байгаа нөгөө орон нутгийн хөгжлийн сан маань бол дагаад буурж байгаа гэсэн үг. Анх батлагдсан орон нутгийн хөгжлийн сан маань бол 599 тэрбум буюу 600 орчим тэрбум төгрөг байсан. За энэ бол 416 тэрбум төгрөг болоод буурчиж байгаа гэсэн. Тэгэхээр аймагуудтай бол тэр хэмжээгээр бол нөлөөлнө. За ялангуяа бол амнаат орон нутгийн хөгжлийн санг бол бид нар сүүлд бол өөрчлөөд илүү амнаат төвлөрүүлсэн аймагт нь бол илүү төвлөрүүлж байгаа. За аймагт бол илүү их нөлөөлж байгаа нь бол аж ахуй нэгжийн орлогын албан дотор байгаа. За аж ахуй нэгжийн орлогын албан доторын бол 40-с дээш хувь бол олон жилийн дунджаар 40-с дээш хувь нь бол уул уурхаатай бол өөрөө холбоотой байгаа. Тэгэхээр уул уурхаа сайн явж байгаа аймагуудад тухайн аймагаас нь орж ирсэн орлогын нь аж ахуй нэгжийн орлогын албан доторын 40%-ийг буцааж өгөөд олгоод явж байгаа ийм зарчим бол үлчиж байгаа. За энэ бол аймагуд дээр бол шууд орлогод нь бол
нөлөөлөд явж байгаа. Яг тухайлан Дундгов аймгийн хувьд бол Эрдэнэс алт ресурс компани бол одоогийн байдлаар бол 14.6 тэрбум төгрөгийг бол аж ахуйн нэгжийн орлогын албан дотор төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ нь бол одоо энэ оны эхэнд бол бид төлөвлөж исэн одоо орлогоосоо бол даваад гарцсан ийм байдалтай байгаа Дундгов аймагт. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 3 намрын ажлын хэсгийн микрофон дээрээс мөнхөд гишүүний асуултанд хариулъя. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн хот. За гишүүний асуултанд хариулъя. За бид нар та бүхэн санаж байгаа 2024 оны 12 дугаар сарын 8-нд 2025 оны төсвийн төслийг хэлэлцээд улсын их хурлаар баталсан. За тэр үед бол бид нар төсвийн төсөл дээр төсвийн төсөл дээр нөөцний үнийг $85 тооцох гэдэг саналаа бол хэлж байсан. Мөн бидний 3 дугаар сард мөн энэ оны 3 дугаар сард эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамд хөргөлж байсан макро эдийн засгийн зүй зүйлтүүдийн таамаглалт бол нийт төсвийн алдагдлын хэмжээг бол хасах 1%, за нөөцний үнийг 85%, за эдийн засгийн өсөлтийн хэмжээг бол 5.5% байх тооцооллуудыг хийж байсан. За энэ байдлаар бас тус 2 байгууллагт хөргүүлж байсан. За тэгээд өнөөдөр бол яг орж ирж байгаа 2025 оны төсвөөр 1 минут нэмж өгье. За өнөөдөр одоо оруулж иж танилцуулж байгаа төсвийн хүрээний мэдээлэл болон Монгол Улсын төсвийн 25 оны төсвийн төсөлд хийх өөрчлөлт тодтол дээр бол энэ тооцоонууд бол бүрэн сууж нийцтэй байдлаар орж ирж байна гэж харж байгаа. За баярлалаа. Мөнхөд гишүүн нэмж тодруулъя. За тэгэхээр зэрэг бид нар энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийнхөө энэ зөвлөм жимийг дагаж явахгүй бол одоо ямар үр дагавар хүрээд байгаа юм бэ гэдэг л одоо энэ олон удаагийн додголын асуудлууд яваад байгаа тал холбоотой гэж бодоод ингэж асууж байгаа юм. Хойштоо бол энийг одоо онцгой ангарч явахгүй бол бас болохгүй нэ гэдэг ийм зөвлөг бол биднэрт ингээс мэдрүүлж байна. За хоёрдугаарт нь энэ одоо энэ уулуурхайн бүтээгдэхүүнээр одоо Монгол Улсын эдийн засаг үндсэндээ бүрдэж байгаа гэдэг бүгд хүлээн зөвшөөрөд байдаг. Тэгсээр нэг уулуурхайгаа эрхлээд явуулаад байгаа бүс нутгийнхаа хамаг юмыг одоо хамж аваад л байдаг л нэг ийм л юм л одоо ингээл үе үед байгаад. Өмнөд аймаг орон нутгийн хөгжлийн сангийн 60 гаруй тэрбум төгрөг очсон. 1.7 их 80 төгрөг төвлөрүүлж байгаа төсөвт. Нэмэлт 1 минут тодруулъя. Одоо тэр орон нутгийн хөгжлийн сангийн нэг 60 орчим тэрбум төгрөгнөөс нь 16-ыг татаад авчиж байгаа юм л. Нөгөө Дорногов аймаг нэг 5 орчим тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сантай бас 20 гаруй тэрбум татаад авчиж байгаа юм л. Ингээд нэг уулуурхаа явуулаад эдийн засгээ бүрдүүлж байгаа аймагуудынхаа хамаг юм ингээд татаж аваад байдаг. Зарим аймагт нь болохоор зэрэг бөөн цөөнөөрөө дарга сайдар нь очиод уулуурхаа явуулахгүй тав өгдийнхаа талд байна гэдэг. Нөгөө говийн эдэн иргэд нөгөө малчт маань болохоор одоо тэгээд нэг чимээгүй дуугай номоо болохоор нь ингээд идэх юм уу. Энэ тал дээр нэг жоохон тийм шудраг баймаар ах юм аа. Ядаж энэ орон нутгийн хөгжлийн сангийнх нь энэ одоо энэ үлдэгдлүүдийн тэгээ орхич болдгоо юм уу чи. Сангийн сайдаас одоо энийг нэг асуумаар ах юм. За 4 номерын микрофон. Ажлын хэсэг. За сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дарга санжаадорч за мөнхөд гишүүн асуултанд хариулъя. За гишүүнтэй бол санал нэг байна. За уулуурхаа бол Монгол Улсын хөдөлгөөч хүч бол өнөөсөө мөн нийт төсвийн одоо орлогын маань бол 3.1 нь бол уулуурхаас явж байгаа. За Өмнөд аймгийн хувьд бол 1.7 их найт төгрөгийн орлого бол энэ жил анх бодлогосноороо тооцсон байсан бол одоо 1.5 их найт төгрөг болж буурсан байгаа орлоготой холбоотойгоор. За орон нутгийн хөгжлийн сангийн одоо мөнгийг одоо тооцтгож бол татаагүй гэж одоо механик аргаар бол татаагүй гэж хэлээ.
За учир нь юу вэ гэхээр орон нутгийн хөгжлийн сангийн их үүсвэр нь өөрөө амнаатын орлого байгаад байгаа. Тэгэхээр амнаатын орлого өөрөө бид нар орлогоо ингээд орохгүй байна гэд бууруулчихлаар тэр нөгөө нэг хуваарлагдах мөнгө маань буураад тэгээд тухайн аймагуд дээр байгаа орон нутгийн хөгжлийн сангийн их үүсвэр буурчиж байгаа учраас ингээд буурчиж байгаа гэсэн үг. Энэ томьёогоороо гараад ирчихэж байгаа гэсэн. А тэрнээс их үүсвэрийг нь бол бид нар хуульчлаа заасан юм одоо зар. За улсын хурлын гишүүн Аюушин Ариун заяа.